Зохиолч Сэрчингийн үүр зайх. Халтар. 1-р хэсэг. Дэрэм чухам хэзээ ийм архинд орсноо үл мэднэ. Толгой нь харах гэж байгаа этэй ангалзахад яаж игээд 100 г малж уугаад л харах хүсэн зутгаад биеийн тавирна. Тэр цагтаа авгаа 3 хүүхэдтэй сайхан гэр бүлтэй байв. Өдөлгүй нэгэн явдлаас олж түүнийг гадаад явхаагүйр эхнэр нь орон байраа зарж төрсөн ихчийнх рүүгээ нүүж оджээ. Гадаадаас ирээд гэр оронгүй болсон дэрэм сэтгэлийн тэнхээ алдарч уйлж унтсан ч хүнд муугаа үзүүлэхгүй гэж юу ч болоогүй юм шиг царайлан ажил дээрээ өнжөөд оройн нь хөлсний байранд ирж тэндээ баахан уйлж байгаад 100 татаад унтаад өгдөг байлаа. Баг хүүхэд нь аавтайгаа хамт байна гэж дагаж уйлж унтсан тул дэрэм архиа татаж хэсэг зуур хүүхдээ хажуудаа байлгаж байсан боловч удалгүй ээж нь цагдаа дагуулж ирээд архичинтай хүүхдээ хамт байлгахгүйгээд авч одов. Үнэн дээр дэрэм ганцаараа хоцрохдоо ууж байсныг нууцаар бичиж аваад тэрийг нь хэргийн материал болгож өгөөд бүтгэжчээ. Ингээд үлдсэн ганц хүүхдээ өгч явуулаад нэг чангаар уйлж аваад маргаашнаас нь үгс-үггүй уусаар ажлаасаа хөөгдөжээ. Гудамжинд гарсан дэрэм бие татаж авах тэнхэлгүй болсон байлаа. Үүнээс хойш 5 жил өнгөрөхөд дэрэмийг хэн ч танихгүй болтол өөрчлөгдөж царай нь харлаж гунджээ. Ийм нэгэн өдөр тэрбээр оройныхоо 100 г-ыг олж уучих санаатай хог ухажуудал дан гэсэн чимээ гараад нэгэн эмэгтэй хараал хэлсээр хогийн хажуунаас холдон одох сонстов. Бие нь улам муудаж өнөө маргаашаа хүлээж үхэхэд бэлэн байсан дэрэм сүмийсэн харцаар эмэгтэйн араас ширтлээ. Өндөр гойлог биетэй бололтойч нэг л сонин говьсон маягтай яологч шиг сонин аваа гарсаар харанхуйд замхарлаа. Дэрмээс ах トゥ нар нь нүүр буруулж гэртээ оруулахгүй үнэр танараас нь шижиглэж хөөж тудаг болоод даруй 4 жил болжээ. 1 жил яаж игээд ээлжээчээр хүлээж авдаг байсан бол хамгийн сүүлд ах нарын нь эхнэр хүүхдүүд элт нүд үзүүрлэн эрэх тоолонд нь гэр орондоо хэрүүл өрнүүлдэг болжээ. Иймд зөөлөн зантай дэрэм амиа хөөхөр шидэж шүдэд 100 дахиж нэг удаач тэднэрийнхаар орж хагаасангүй. Үүнээс хойш ах нар нь хаяахан нэг хуушуурны мөнгө мэрс хэрхэн өгч байгаад л аанда алга болцгоосон байна. Ийм гашуун хувь тавилантай эвлэрсэн дэрмийн өнөөдрөх амьдралыг хинч таашгүй болтолд орцсон нь сонин. Багада ах トゥ нар дотроо хамгийн сэргэлэн цаваа хүү байж 10 жил их сургуультай тасралтгүй онц сурж байсанд үеийнхэн хүүхдүүд атаархаж ялангуяа эхнэр нь шалгалтанд орохдоо хүртэл түүнээс асууж хуулан байж тэмцээд дараа нь оюутны байранд байхад нь хүртэл араас нь уцтаж эргүүлдэж байгаад л толгойг нь эргүүлэн авч суужээ. Дэрэм уг нь сэргэлэн толгой тул хадмынд анх очихдоо эгч нь нөхөргүй хүүхэдтэй байгааг харж хаад бяцхан эргэлцсэн боловч гайгүй дээ. Юу ч болж байсан хүүхдүүдээ өнжрүүлэхгүй аваад гарна. Гал голомтонд нь эр хүн тогтдоггүй хадмууд гэж байдаг юм гинлээ. Уг нь гэхдээ л эр хүн салахгүй бол эхнэр арайч хаяад явчихгүй байлгүй дээ гэж өөртөө итгүүлж ятгахжээ. Ээж нь ч гэсэн хүүгийнхээ хадмуудаар орж гарч хаад бэрийн айш авирыг сэмхэн тандаад инхүү өгүүлжээ. Миний хүүд хань болох хүн мөн үү дээ. Хэдэн хүүхэд чамаас олж авчхаад муу хүүг минь замын дунд хайчхаар айхтар хүн биш шүү. Миний хүү ахаад сайн бодоорой. Ганц хүүхэдтэй дээрээ салаад арай өөр аятайхан нүдэн дулаахан сэтгэлд барьцтай хүн олж авахгүй юу? Миний хүү нас байна шүү дээ гэж ятгсан аж. Энэ бүгд дэрэмд нэмэр болсонгүй илээ. Ээж нь түүний хүүхэдтэй болсноос хойш 3 жилийн дараа үүнээс илүү насалбал үр хүүхдийнхээ муу хүзнэ. Одоо болноо. Зөндөн сайхан амьдралаа. Гэсээр сар гаруй хэвтрлээд олигтойч имчилгээ хийлгсэнгүй өөд болов. Энэ бүгд тэр хүү дан хийх чимээнээр дэрмийн толгойг хэн нэгэн ташуураар дэлсээд авах шиг болж хачин өөрчлөлттэй дуугаар ирж мэндэлжээ. Нүдэнд нь гал манс хийх шиг болсон тул дэрэм гайхсан гэж жигтэйхэн. Одоо ингээд үхэх гэж байгаа юм болов уу
гэж бодох шиг. Харанхуйд уусан алдарсан эмэгтэйг сургаггүй болоход нөгөө дан гэсэн чимээ рүү шагааж харах гээд нэг л зүрх хүрсэнгүй гайхшран хий гараа явуулж үзлээ. Огон дотор нэгэн төмөр сав байхаагаад 10-ийн хувь нь юм уу гэмээр хэлбэрт айжгүй. Ямар нэгэн олж байгаа ч юм билүү гэж утсан хог ухаачээр тэрхүү савыг зөөлхөн татаад гаргаад ирэв. Торч юм шиг юмар амийг нь хаагаад босоогоор нь тавьсан байлаа. Сав бүлийн ажээ. Гадаа өвлөн тисгэм хөөтөнд халуун бүлийн сав тэрвэх ямар сайхан байсан гэж бодно. Биеийн дулаацаад цаанаалныг гоёхон. Савыг тэрврээд орцолж хонохоор цааш салгалан одов. Өнөөдөр маш хүйтэн хонох шинжтэй. Магадгүй өнөө шөнө дэрэм осгоод өгч ч магадгүй. Өвөл ийм эрт эхлэн чинээ санаагүй дэрэм энэ удаа барьж алдаж хэртээч гэсэн дулаахан бамгар хувцснууд олж авч чадаагүй байсан юм. Хүмүүсийн хажуугаар 10-ийн бетон тэврэн гүйж явтал савн дотор ямар нэгэн дуугарах шиг болоход дэрмийн үс босчээ. Айсандаа савыг арай шидчихсэнгүй. Юу дуурсан, хаан дуурсан бэ гэж өөртөөгөө ярьсан хог ухаачээр бас ч гэж 3-4 кило болов уу гэмээр савыг илгэндээ улам нааж хурдлагчаа идав. Хэрв сав хөлдчихвөл тэр дотроос нь олзаа гаргаж авч чадахгүй тас хөлдөөч хөнө гэж өгчөж яваа ухаандаа хальтмалт бодоод улам хурдан гүйх гэж оролдов. Хэтэрхий яарснаас болоод хөлдөө тэгэлсэн төмрийн хугарахад яаж чадалгүй харуулдан очлоо. Нүрээрээ газар шаадгийн даваан дээр тэвэрч явсан сав нь хэнхтэг цээжинд нь тулж арайтай гудруулчихсангүй хэт гээд хагассан тусав. Тэр олон унсан. Тэр болгонд хинч түүнийг түшиж байсангүй. Үргэлжил нүрээрээ гударч хайр нүрээ танигдахын аргагүй болгожээ. Харин ямар азар гэмээр шүдэн бүв бүтэн үлдсэн аж. Энэ удаа аз таарч тийхүү өндийхөд хэн нэгэн та дахиж алцахгүй дээ. Ээж чинь яг хажууд чинь байна. Гэх шиг уян зөөлөн дуугаар хариулах мэт болоход дэрэм бүр гайхаж хоцров. Үргэлжил согтуу манан дунд төөрж явдаг тэрээр өнөөдөр сүүлийн өдөр нэрж байгаа мэт муу ярын мэдрэмж өглөөнөөс хойш төрсөнд түрүүхэн тэр дууг сонсохоос өмнө эргэж хараад шүлсээ 3 нуливсан билээ. Ингэж замаа цэвэрлдэг дамыг ээж нь баг байхад нь хонь хариулж яваад чононд 3-4 хонь яаж чадалгүй булаалгасны дараа ингэж үнэн сэтгэлээсээ домнож чадвал өнгөрсөн муу амьдрал салан одож үүнээс хойш дандаа сайн сайхан амьдрал золгодог гэж хэлсэн нь гэнэтхэн санаанд нь орсон аж. Үнэхээр ч тэр өдрөөс хойш нэг ч хоньнд чон ам хүрсэнгүй. Түүнийг 10 жилээ төгсөөд явснаас хойш нэг л хоньыг шөнөөр хээрийн боохоо хүрсэн гэдэг чимээ сонссноос өөр юу ч болоогүй ажгүй. Юм гэдэг их сонин. Чухам ягаад хогон дотроос 10-ийн бетон аваад тэврээд гүгээд байгаагаа огт ойлгоогүй тэрбээр саялныгийн гуйж ож ордог орцныхаа хажууд ирчээ. Нууц угийг нь мэдэхгүй тул яаж ордог үлээ хэмээн дөхөж байтал нэг настай хүн хаалан онгоолгож орж явснаа дэлгэж орхиод айлв чи наашрээ. Өнөө шөнийн хүүтэн хонох бололтой. Энд ороод унтчих. Бэ энд ирсэн шин жижүүр байна. Хурдал. Хүмүүс харахаас өмнө тэр өрөө рүү ороодох гэж шавд олжээ. Ёстой гайхамшигтай зүйл болж өмхий самхаа үнэртүүлсэн дэрэм доглоо гэсээр орж тэр настны хэлсэн өрөө рүү ороодхов. Тэнд нэг ор тавьжээ. Хүн хийгээд их дулаахан аж. Муухай үнрээр өрөөг дүүргэсэн дэрэм ийш тийшээ харж хурц гэрэлд нүдээ дасгаж ядан нааш цаашаа болов. Тэгснээ гинэтхэн бетоноо цонхны давцан дээр тавиад чухам юу дотор нь байдг юм бол гэж бодоод эвтэйхэн онгоолгов. Дотор нь торгоны зах цух юм. Эвтэйхэн нэгтээ нүдэндээ итгэж чадаагүй дэрэм бурхан гэж дуулдлаа. Сүүл амандаа хөхөөд улаан цүрүү амтан нойрсож байлаа. Дөнгөжил төрсөн болов уу гэмээр энд тэндээ цус олжээ. Дөрөвнөөс хойш тэр хүүхэд тэврээд гүгээд байсан аж.
Таг гүлэрч хөшсөн дэрэм юу хэлэхээ үл мэдэн нэг мэтгэд 10-ын бетоноос хүүхдийг гаргаад элгэндээ наачсан зогсож байлаа. Тэр унтсаар л ам нь буур гэж сүүлийнхөө хугааж хүүхдийн доор 4-5 бодол доллар байхыг хараад дэрэм бүр нүдэндээ итгэсэнгүй. Энэ юу вэ гэд барьж үзчихэд өөрийгөө чимэглээ. Өвдөж байна. Тэр ажилтай байхад долларыг ёстой л нэг тоолох шиг болдог байсан тул хичнээн архинд орсон ч гэсэн танихдаагаа билээ. Түүний дотор харанхуйлаад л явчихв. 1-р хэсэг төгсөв. Халтар 2-р хэсэг. Нэг мэтгэд цаг цагаан даван дээр хөвдөж байлаа. Нөгөө өрөө хажууд нь хөөхөн бомбор охин сүүл хүүхэд норьсно. Яг л төрсөн хүмэд. Дэрэм өнгөрсөн бүгдийг санах гэж оролцсон ч ой тоонд нь олигтой юм орж ирсэнгүй. Ам нь учиргүй их цангаж ямар нэг юм нэхэх мэд ходоод нь гүрвэлцэн. Тэр байранд цэвэрлэгч үйлчлэгчээр ажилд орсон гэрэл залуу байхдаа зөвлөгч байсан бөгөөд энэ байрны 5 давхарт амьдрна. Зайсан гих энэ тансаг газрын байрны оролцоо үе үеийн гудамжны хүмүүс эргэлдэж хог ухаж үнэр танараа хаасаагүй тарааж орчны хүмүүсийн тав тухайг алдагдуулах тул тэгүүлэхгүй гэж зориуд иргэд дундаас нэгийг нь сонгон үүдний жижиг болгоход гэрэл сайн дураараа хийхэр болжээ. Өндөр зэрэглэлийн энэ байрны жижүүрээр орохдоо гэрэл дотроо нэгийг бодсон байв. Тэр хөдөө ас баруун хязгаарт өссөн нэгэн тул зовсон хүн амьтанд туслаж амьд явахт нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн сайхан сэтгэл нь үргэлж бадарч явдаг билээ. Тийм учраас өөрөө доор амьдрнаа гэж зориуд 2 өрөө байр сөөхөөсөө хүсэж гаргуулж авчээ. Тэр байр тоглог бөгөөд хинж дотор нь байж болохоор цаанаасаа хангагдсан байлаа. 30 жилийн өмнө эд хүүтэн тачигнаж байх үеэр оогт арх удаггүй аав нь гавьяат болж найраа хийгээд ангийн найз нөхдөөрөө урагдан очоод явж байхдаа шахуулан хэд хэдэн удаа татснаас болж ухаан мэдрэлийн алдагдлаа согтсон аж ахуй. Ангийн хүүхэд нь гавьяат болсондоо хөөрсөн ангийн хүүхдүүд нь ч гэсэн татсаар ухаан мэдрэлтэй хүн үлдээг байжээ. Ингээд дэрэм харах үднэр харих гэж гэртээ тэмүүлсэн билээ. Гэвч олон байрнуудын дунд орж төөрсөн дэндүн ухаантай аав нь сохор ухаанаар ямар ч хамаагүй байрлал оръё гэж зүтгэсэн ч орцны код гэж дөнгөжил нэвтэрч байсан тэр үе таарсан байр нь хаалган цоочтой болж таарчээ. Хүн амьтан гарч иртэл түр амсхий хэмээн суусан хөөрхий аав тэр өдөр орцны гадна хөлдөж өгсөн байв. Ийм гашуу амьдралыг үдсэн гэрэл юм л бол гадаа явж байгаа хүмүүсийг аль болох аврах гэж олон жил зүтгэсэн аж. Зүтгэлийнхээ үр дүнд овооч хэдэн хүнийг үхэл амьдралын загаас амьдрал руу буцаасан билээ. Ийм нэгэн өдөр дэрэм тохиолдож орцны жижүүрийн 2 өрөө байранд урагдж орсон нь тэрэ. Юу хийж яваад зайсан гих энэ хол газар ирснээ дэрэм үл мэднэ. Ямар ч байсан үнэтэй газрын хүмүүс цамаан загнаж хоолны үлдэгдэл их хайдаг. Хог их гардаг гэж сураг сонсоод ийшээ үеийнхэн зорих болсны нэг нь таарсан байхаа гэж дөнгөж ухаан орсон тэрээр бодож амжив. Сайхан үнэртэй хүнжил нөмрүүлж хажууд нь өчигдрийн олсон хүүхдийг нь тавьсан байсанд гайхаж мөлөмөлсөн тэрээр өндийгээд орчин тойрноо харлаа. Үргэлж хэртэй явдаг гар нь цэвэрхэн болсон байв. Гаранд нь тос дүрхэж энд тэнд нь шалбарсан газар нь болт хийжээ. Гэрэл том хүүгээ дуудаж энэхүү ядарсан эрэг ухаан алдан унахад тайвшруулах тариа хийж баан руу халуун усанд оруулаад мул зугааж гаргаж ирээд хэвтүүлчихэд байгаа нь энэ ажээ. Уг нь дэрэм тариа хийхэд сэрэх шиг болсон ч огтхон ч хөдлөхгүй байсан тул ийхүү арга хэмжээ авчээ. Үүнийг үхлийн шокоо гэх нь ч бий. Гэвч хашир туршлагатай сувилагч хүний хуваар ихэд даарсан хүнийг халуун усанд оруулаад гаргахад бүх биеийн дэвтээд аятайхан болдгийг мэднэ. Том хүн бэр тэнхээтэй бүх барилддаг сайхан сэтгэлтэй нэгэн тул ээжийнхээ иймэрхүү ажилд цааргалалгүй туслана. Харин бусд нь ам хамраа дарж пүү па болж зүгтаадаг юм.
Тиймээс ээжтэй хань болох гэж том хүн үе үеийнхэн ирж таарсны нэг өдөр болж чухамхүү дэрмийн хувьд Тэнгэрийн өмнөд атгсан өдрийн нэг болсон гэхэд болно. Иш ийм улаан зуруу амтантай байж харах үетэнд аваад явжил байдаг. Чаавас гэж. Хэмээн үгэлсээр гэрэл гаднаас орж ирэхэд дэрэм ухаан ороод хэвдэж байгаа нь энэ. Миний том хүүгээс ялгаагүй шахам амтан байна шүү дээ. Арх огт үнэртэхгүй ах бодоход энэ хүн хүүхдээ тэрвэрэд хаажиж явсан бол доо. Гэр оронгүй тэнмэл хүн болох нь тодорхой. Одоо яадаг юм бэлээ? Маргааш хүмүүс ирээд энэ хүнийг хөөх байх та. Арх удаг хүн байвал чиг явуулахаас өөр аргагүй байлаа. Юу даж нэг сайхан арчлаатах юм. Дэсэн сэтгэлээр ийхүү бөмбөлгсөн ажээ. Үнэндээ бол дэрмийн санд биш. Арвтын бетонд хийгдэж хаягдсан хүүхдийн хувь тавилан түүнийг ийхүү хөдлөж сайхан сэтгэлтэй хүнтэй уулзуулсныг тэр үл мэднэ. Жижүүрийг ийхүү амандаа юм өглөн орж ирэхэд одоо сэргсэн явж үзээ гэд хөөгöd гаргачих байхаа гэж бодоод айсандаа нүдэ анив. Гэтэл жижүүр хажуугаар нь өнгөрч цонх руу очлоо. Бетонд уурах сонсдоход нүдээ сэмэрхэн нэв. Бетонд руу гараа хийж ямар нэг юм аваад бурхан минь. Энэ юу их доллар вэ? Гэхтүү гарав. Тэр сайхан сэтгэлтэй эмэгтэй бетоныг огтхон ч үзээгүй. Дэрэмтэй л ноцтолтойд байсан аж. Дэрэм тэгэж хэлэхэд өчигдөр тэнд баахан доллар болттой байсныг санав. Чиний сургуулийн төлбөрийг би төлье. Гурь ах чинь олъё. Гэхтүү сонсох шиг болж өчигдөр бааранд анхудаа орж ахимаг насны ирээр даалгаж бүжгэлсээр тасарснаа сансан болхоо угсхийн босож ирлээ. Хин чалга. Том цэлгэр өрөөнд ганцаараа унтаж байв. Нүцгэн боссондоо ичиж буцаж орлуугаа гүйж богино банцлаа шүүрч аваад углагчаа болохдоо том сэргэр хөхн унжиж байгааг анзаарч левчгээ хайлаа. Левчгний хажууд агтавч нь хэвдэж байгааг хараад богино банцлаа нүцгэн өмснөө мэдээд бурхан минь би хүчндүүлч гэж яана би хаана байгаа юм бол доо гэж ийш тийшээгүй. Болт гэх найз залуу нь 3 жил үерхэж байгаад нэг л өдөр гинэтгэн нүрээ буруулж дээдэнгийн царайлаг тунгаатай явах болсонд гомцсондоо ийхүү ухаан мэдрэлгүй болтлоо ууж яваад ийм зүйлтэй учирчээ. Огт удаггүй хөдөөний даруухан охин байсан тул чухам юу болсныг тэрхэн зур ухаарсангүй. Тэгээд сэрч буйн инэ. Их олон өрөө байр байлаа. Лавл 8 өрөө ажгуу. 4 хаалгатай том хөргөгч хэдэн инч юм гэмээр ханандаа өлгсөн том зурагт гээд бүхэл юмар бүрэн хангагдсан байраач. Ширээн дээр нэг бичиг байв. Сайн болох уу? Харвас ч огт эвдрээг байхан бололтой. Ах нь ганц бие хүн. Эхнэр хүүхэд маань гадаадд амьдраад удаж байна. Би чамтай өчигдөр их сайхан байлаа. Гинч ингэж сэтгэлээсээ хандаж надтай бүжиглэж намайг баярлуулж байсангүй. Бүгд л мөнгөний хойноос нүдэ өгөх нь холог өгүүлдэг. Гэтэл чи тийм биш аж. Ах нь чамтай жаргалтай байсан шүү. Би өглөө эрт нислэгтэй байсан тул гадаад явлаа. Чи хүсвэл холбогдорой. Энэ миний Viber дугаар. Би чамайг нэмсэн байгаа. Ахиж би чамтай учирч амьдралыг чинь сүрүүлмэрг байна. Амьдралаа удаарай. Ахиж өөр ахмад насны ирчүүдтэй битгий уулзаарай. Сайхан байсны чинь төлөө энийг чамд бэлэглэж байгаа юм. Би өмөд ирэхгүй бах. Чи манад төрдөө амьдарсан ч болно. Гэхдээ 3 сараас илүү битгий байгаарай. Энэ ширээнд орохнуудыг татвал чамд зориулсан бэлэг байгаа. Аваарай гэсэн байлаа. Салгалсан гараараа нүдийг тагталвал 10 бодол доллар гарч иржээ. Тэр нүдэндээ итгэсэнгүй. Энэ бүгдийг надад зориулж өгсөн гэж үү гэж бодхоос биеийн сонин оргив. Ухсгийж босоод өндөр гойлог бие том толонд очиж харав. Урагшаа турж ургасан том бушуухан холдон одлоо. Хичээлийн цаг болжээ.
Бичигний төгсгөлд гэрийн кодыг бичиж үлдээсэн байв. Цүнхээ шүүрж аваад гуйлээ. Ширээний нүдэнд мөнгө байгаа энэ тэрийг бодох биш. Хичээлэл бодсон тэрээр ухаан цулаггүй гүйсээр автобусанд сов. Архины үнэр түүнээс гараагүй. Үс нь сэгсгэр байх тул цүнхээ удлан сарвчтай малгай гаргаж дарж өмсөв. Эхний цагийн хичээл маш чанга багших байсан учраас энэ ангийг сонгосондоо буруу юм хийчихүү гэж үе үехэн бодох болжээ. Учир нь энэ яхир багш ганцхан энэ ангид ордог бөгөөд бүх хүүхдүүдийг унгаах гэж оролдоно. Ихэнх охтууд шантраад өөр анги руу шилжиж явхад ганц тэр л хэдэн хүүгүүдтэй үлдээд ан маань үзэж буй нь тэр үлээ. Тэр багш нас тайвтар хүн агаад болхүүгийн гойлог биеийг үе үехэн шүлэнгтэн харж байгаа мэт мэдрэмж түүнд төрдөгч тоодоггүй байв. Автобуснаас буугаад гүйсээр байгаад ямар ч байсан хичээлээсээ хоцорсонгүй. Багштайгаа зэрэгцэн ангидаа орлоо. Оптик заадаг энэ багшиг шавтайгаа зэрэгцэн орж ирсэнд ангийнх нь хүүхдүүд гайхсан байртай харна. 10-аад хүүхдэл Дэмбэрэл багшид хөөгдөлгүй үлджээ. Наадтай хамт ангид орж ирдэг болхүү чи хэмб. Тэрээр ширээнээсээ босоод толгой өвдөд өнгөрсөн шөнө муу унтлаа багшаа. Түүнээс олоод өглөө зөргмөлчгэж гэж дуу муутайхан хариулав. Багш нь юм хэлсэнгүй. Гэрлийн ойлтыг хэмжих нь гэж ирээд л ярьж эхлэв. Багшийн ярьснаас толгойд нь юу ч орсонгүй. Дэндүн ухаантай суусаар хичээл дуусав. Түүний толгойд багшийн яриа нэг ойртож нэг холцоор байсан билээ. Арх үнэртэж магадгүй гэд зориуд хойноочиж ганцаараа суусан түүнд энэ нэг ээлжийн хичээл бараг бүтэн жил болох мэт амьдын там байлаа. 2 дугаар хэсэг төгсөв. Халтар 3 дугаар хэсэг. Бодит амьдралаас сэдэвлэв. Хичээл дуусгаалдад дэ багш болхүүгөөс бусд нь гарч болно. Тэр надтай хамт ирсэн болохоор надтай хоцрог гэв. Оюутнууд түүн лөө жоохтой харсаар гарцгаалаа. Болхүү хичнээн өнгө алдавж төгсөлтийнхөө энд сурдаг хамгийн царайлаг охиноос хамаагүй илүү харагдана. Байгаль түүнд гоёмсог би гоо сайхан царайг харамгүйгээр бэлгэлсэн ажгүй. Хүүхдүүд гарч дуусны дараа дэ багш юу ч хэлэхгүй суугаад л байлаа. Болхүүж юм хэлсэнгүй доошоо хараад л тагч гэжтэй унтаад өгснийг багш нь мэдсэнгүй. Бараг 3 цаг орсон хичээлийг арай хийж дуусгаад гүн ойрон давтах хооронд ийхүү зүүдлэв. Түүний дэд тогоо шиг том болж нүүрэн сэвтжээ. Нэгэн ахмиг эр түүнийг ихэд шүлэнгтэн хараад эцгийг нь элэх зуур нөгөө гараараа инхрийлэн илнэ. Би энэ ер бусын цахилгаан зохих шиг болж тэрээр 50 илүү өнгөрсөн нэгэн гэмээр боловч түүний төсөөлж байснаас ч илүүгээр ямар нэгэн хатуу зүйл доороос нь үе үехэн үндэсхийгийг хараад өөрийн ирэхгүй шүлсээ залхив. 2 гар нь хүлээстэй юм шиг хөдлөж болохгүй. Хайртай байсан залуугаас нь өөр хүн үрч байгаагүй ариун нандин цээжийг нь дураараа нэгэн хурж байгаад их л тарчлав. Ийм зовж байхдаа арай ядан гараа сух татан авахдаа цожиж сэрэв. Дэ багш гарыг нилээ зогсож байсан болж таарлаа. Багшаа та яаж байна гэж чичирхийлсэн хоолоогоор асуухад оюутан охтыг дүнгээр хавчиж эрхэндээ оруулж өөрийн хүслийг ёс бусаар хангадаг тэрхүү этгээд хэлэх үггүй болж хэсгээрээд юу л да багш нь чамайг ядарч угаал уу гэж бодоод унтаж байхаар чинь би гин жаахан илж гарыг чинь барьж тайвшруулсан юм. Чи сайхан амрах шиг боллоо. Багш нь чамайг амарч байсан эй хэмжээнд тавьж дүнгийг чинь гаргаж өгнө. Миний охин гэд ширээ рүүгөө цомцог алхаж одов. Тэрхэн хооронд юу болж байгааг ч ойлгож чадаагүй болхүү шөнийн их уултаас сэрж чадахгүй толгоогоо ажуухан доошлуулж ширээ дээр тавиад унтаад өгөв. Огт уудаггүй болохоор их гомцноосоо болоод энэ харанхугаас буцаж сэрхийг хүсэхгүй байгаа нь тэрэ.
Би энэ нэл хүндүр. Ширээ дэрлэж унтснаас болоод хэсэгэн зурч гисэн амраад авчээ. Дүн гарах төхөд өгдөг. Хэрв энэ багшийн хичээл дээр унвал тэгээд л амьдрал тэр чигтээ хөмрөх шиг тийм л сонир мэдрэмж болох хөт төрнө. Аль багт нь аавыг нь байхгүйд юунаас ч болсон юм. Ээж нь учиргүй яаруу санд руу нүүж төрсөн эгчийнх рүүгээ очсноос хойш аавтайгаа ховорхон уулзсан билээ. Аавыгаа сансан ч юм болсонгүй. Үргэлж хичээлийг нь хийлгэх гэж хажуугаар нь шатар зааж өгчхөөд учир зүггүй хэлхүүлэх гэж шахдаг байсан тул харин санаа амарч чөлөө зав ихтэй болжээ. Тэднийх гэхэл аав навснаас хойш нэг л сонин. Ээж нь ажил гэж яваад барагтаал бол ирэхгүй дүүнэрээ асрах хэрэг болихуд оногдов. Тэрний өдөр ээжтэйгээ хэрэлдчихэд тусдаа амьдрахаар шийдэж нэг хэсэг найзуудынхаа гэрээр амьдарч үзв. Бардаг юм биш. Сүүлдээ хөдөө байдаг холын хамаатных руугаа явж тэндээ 10 жилээ төгсжээ. Ээж нь араас нь элдв зүйл хийж хөөцөлдсөөр ирсэн ч нэгэнт авгүй өссөн болохоор үгийг нь нохоо хутсан чинээ тоосонгүй. Бараг ээжигээ зодхон холгүй хөөж явуулсан аж. Тэрээр хитрхи дураараа нэг юм байв. Гэхдээ толгоос ирэх тул уралдаан шалгалтанд орохдоо нэгд жагсав. Анги сонгож авчээ. Хамаатны ах нь хаа очоод түүнд хэрэг алдаахгүй өмгөөлнө. Эхнэр нь ч гэсэн бас хөөхөн ааштай хүүхэн байв. Ингээд л их сургуультай ирээд 2 дахь жилдээ суралцаад байгаа нь инээ. Ийхүү өнгөрснөө бодох үед хоромхон зур нүдэнд нь гэрлийн зургийн хальс шиг гүйж өнгөрөхөд нойрон сэрчхөв. Багшаа гэж аяархан дуудав. Дэмрэл багш чихэндээ итгэсэнгүй. Юу гинэ? Хэмээн суудал дээрээ өндөлцөв. Миний толгой яг харах нэ. Та миний шилэн хүзэг жаахан базаад бариад өгөөч. Тэгэхгүй бол би яг унахна гэж сул даараа дугаар дуугарав. Гуравдугаар хэсэг төгсөв. Сайн мэнд сонсогчдоо зохиолч Цэржингийн үүр цайхын халтар гэж зохиол шинээр эхлэв. За энэхүү зохиол маань бодит явдлаас сэдвэлсэн учраас нэг хүмүүсийн нэр нь яг бодитоор орсон юм байна. Тэгэхээр зэрэг яг энэ үйл явдлын нэмэх 18 контент хэсгүүдийг бүгдийг нь хассан байгаа юм шүү. За тусгай группт нь унших хүмүүс нь бүрийн ихээр нь унших юм. Тэгээд энэ нийтэд паблик байгаа. Одоо ингэ уншигдж байгаа тохиолдолд энийг заавалчгүй хасаж унших юм байна. Ингээд зохиолчийн өөрийн тайлбар байна л да. Тухайн багшийн нэр хүндийг бодож нийтийн групп тавиаг болно. Харин нууц группт цөөн хүмүүсийн хүрээнд мэдэг гэдэг үднээс оруулсан болно гэсэн байна шүү. За тэгэхээр зэрэг нэмэх 18 болон багшийн одоо яг юм нэмэх 18 одоо юу гэх юм болоо. За энэ хэсгүүдийг зохиолч маань нийтийн уншлага болон нийтийн бичвэрт хасаж өгсөн байна. За тэгээд энүүгээр нь унших хөстэй байх. За тэгээд энүүгээр нь уншаад та бүхэндээ хүргье. Баярлалаа. Дараагийн хэсэг хүртэл баяртай.